сая танилцуулга дээр гарсан COP 17 арга хэмжээний түрээсийн одоо шийдлэр 70.1 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Тэгэхээр ер нь яг энийгээ нэг жоохон дэлгэрүүлээд танилцуулаад өгч болох уу? Аж ахуйн нэгжүүдийнхаа одоо цовон шалгуулалтыг яаж хийх юм бэ? Түрээсийнхаа одоо хэлбэрийг ямар байдлаар хизээнээс яаж зохион байгуулах вэ гэдэг дээр хариулт. За Батзүрэг загшин ажлын албан. За COP зохион байгуулах ажлын хэсгүүд гарсан байгаа. Нийтдээ 12 ажлын хэсэг байгаа. За нийслэлээр бол гэрийн зон буюу ногоон хэсгийн ажлын хэсэг, за хоол үйлчлэгээний ажлын хэсэг гэсэн 2 ажлын хэсэг байгаа. За хоол үйлчлэгээний ажлын хэсгээр бол ер нь бол яг энэ өнгөрсөн жил бол бид нэр бол төсөвдөр дандаа барилга байгууламжийн хэсгийг бол барилга байгууламжийн ажлын хэсэг бас хариулах нэмж шууд барихаар төсөвд суулгаж ирсэн боловч за төсөвгүй болоод энэ жил дандаа нэг түрээсийн байдал руу шилжиж байгаа. Нийтдээ нэг 15 орчим барилга байгууламж асар баригдахаар байгаа. За гэрийн зон дээр бол ер нь бол нэг 4 барилга байгууламжийг бид нар төлөвлөсөн. За барилга байгууламжийн нийт төсөв бол нэг 17 орчим гэрийн зон дээр байгаа. За хоол үйлчлэгэн дээр бас бид нар бас энэ хоол үйлчлэгийн зардал бас энэ гэрийн COP-ийн төсвүүдээр бас давхар явж байгаа. Энэтэй холбоотойгоо төсөв болон задаргааг нь бас энэ ажлын хэсгээс манай Баттолго дарга нэмэлтээр бас хариулъя. За Эрдэнэбаатарх нэмж хариулъя. За COP 17 хурал зохион байгуулалттай холбоотойгоор бол өмнө нь бол улсын төсвүүдээр тухайн барилга байгууламжийг бол хөрөнгө оруулалтаар бол шийдвэрлсэн байсан. Тэгээ ажлын хэсгээс бол одоо энийг түрээсийн байдлаар шийдвэрлэх болов шийдвэрлэх гэсний үндсэн дээр бол одоо хотын даргад бол чиглэл өгсөний дагуу бол энэ нийслэлийн төсвүүдээр бол суулгаж хийгдэж байна. За энэ дээр бол COP 17-г задлж үзэх юм бол хурлын байр байгууламж буюу хөх бүсийн 12 блок байр нь бол 25.9 тэрбум төгрөг. За COP 17-гийн байр байгууламжийн агаржуулалтын системийн түрээс дээр 8.9 тэрбум төгрөг. За гадна цүүдрөвч болон хаалт, металл, хулдаасан басаадн дээр бол 3 тэрбум төгрөг. За мөн зохион байгуулалтын үйлчлэгээний зардал дээр бол 13.5 тэрбум төгрөг. За хоол үйлчлэгээ хүнсний хангамжны зардал дээр бол 17.3 тэрбум төгрөгийг бол зарцуулахаар оруулж ирж байгаа. Нэмэлт тайлбар өгөх юм уу Батзүрэг дарга? За нэмэлт тайлбар. За COP-ийн энэ түрээслэх үйл ажиллагаатай холбоотой асууж байгаа шүү. Энэ түрээсийн үйл ажиллагаа явуулах сонгон шалгалтуудаа дагагдана. Энэ төсөв батлагдсны дараа сонгон шалгалтыг бол нийтэд зарлана. Энэний дагуу яг тэр гэрийн зоон дээр болон одоо улаан бүс дээр хийгдэх барилга байгууламжийн сонгон шалгалтыг бол нээлттэй зарлах байгаа. Ийм үе шаттай явж байгаа. За ерөнхийдөө 70.1 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс гарах юм байна гэж ойлголоо зүг. Тэ. Тэгээд түрээсийн хэлбэрээр бүх одоо энэ түрээслэгдэх ажил үйлчилгээнүүд нээлттэй сонгон шалгуулалтаар явах юм байна гэж байна. Тэгэхээр ялангуяа одоо энэ асар майхан түрээслэх за тэгээд тоног төхөөрөмжийн түрээсүүд, хоол үйлчилгээний түрээсүүд цаг хугацааны хувьд ер нь хэдийгээр энэ сонгон шалгуулалт нь явах вэ? Аж ахуйн нэгжүүд ямар хуу хэмжээний урьдчилсан байдлаар сонгон шалгуулалтын дээр ямар шаардлага тавих гэж байгаа вэ? Тэгэхээр одоо энэ хэмжээний ажил үйлчилгээнд дээр аж ахуйн нэгжүүд болвол за яг ерөнхийдөө нөгөө барилга байгууламжийг Үнэнбат дарга нэмээд хариулчаарай. Нөгөө сонгон шалгуулалт хийгдээ явж байгаа. За хоол үйлчлэгээ павильонуудын түрээсийн асуудлыг бол яг ер нь бол энэ гэрийн зооныг ер нь яг энэ Улаанбаатар хот Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа павильонуудыг түрээслэх буцааж мөнгө олох ийм ажлуудыг манай нийслэл хариуцсан хийж байгаа. За гэрийн зоонд дээр бол нийт 4 барилга байгууламжтай 100 гаруй павильоныг түрээсэлж буцааж энэ усын орлого төвлөрүүлэх ийм ажлыг зохион байгуулна. За яг энэ улаан бүс дээр бол яг ямар барилга байгууламжийг хийх вэ? Энд чинь нэг олон улсын стандартууд бол COP-ыг зохион байгуулж ирсэн энэ туршлагатай аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгуулалтууд хийгдэж байгаа. Тэрийг Үнэнбат дарга бас нэмээ хариулж байгаа.
Энэ COP17-тай холбоотой хэд ажлын хэсэг гарсан Бацар төлөөлөгч бол хэлсэн. Саяны одоо энэ хэлж байгаа ажлын хэсгийн тухайд бол ногоон зоон буюу одоо тэр хэсэг дээр түрээслээд хэрвээ ашиглах юм бол энэ бол илүү үр ашигтай байна гэж үзээд ажлын хэсэг сонгон шалгуулалт явуулаад GL Event гэдэг энэ өмнө одоо 7-8 COP зохион байгуулсан Францын компани шалгарсан байж байгаа. Одоо өнөөдрийн тухайд бол гэрээний төслийг бол хоёр талаа гэрээнийхээ төсөл дээр сууж байна. Францын компаниас ирүүлж байгаа саналын тухайд бол 6 сарын 16 гэхэд бол хинээ хэлж юм байдлаар энэ ногоон бүсийн барилгуудыг түрээслэх барилгуудыг хүлээлгэж өгнө гэсэн байгаа. 6 сарын 16-аас 7 сарын 16-ны хооронд одоо бусад үйл ажиллагааны чиглүүлэх үйл ажиллагаа явагдаад тэг COP руу ороход бэлэн болно гэсэн энэ ийм санал өгсөн энэ хүрээндээ бол сонгон шалгуулалт зарлаад шалгарсан байж байгаа. Тэгэхээр одоо 3 сарын 2-оос өмнө бид нар бол гэрээний төслийг эцэслэн тухайдаа нөгөө холбогдлолтой бүх гэрээний төсөл дээр сууж ийн. Тэгээ гэрээний төсөл эцлээд дуусаад бол ногоон зооны асуудал шийдэгдээд явна. Энэ 70 тэрбумын тухайд бол манай нийслэлийн засаг даргын хамгийн газрын засаг даргын зүгээс сангийн яамруу бичиг явуулсан. Энэ юу вэ гэхээр энэ улсын төсвөөс гаргаж байгаа энэ төсвийг нийслэлийн төсвөөс тавьсан тохиолдолд төсөв дээр одоо цаашдаа төсөв дээр энэ тавьсан мөнгийг одоо яаж хэрхэн шийдэх юм бэ? Эсвэл одоо нийслэлийн төсвийн төвлөрүүлэх мөнгнөөс асч өгөх байдлаар шийдэх боломжтой юу гэдэг хүсэлтийг сангийн яамд хөрвүүлсэн. Сангийн яамд тэр хүсэлтийг судалж байгаа. Тэгэхээр энэ 70.2 тэрбум төгрөгийн хэрэг өнөөдөр иргэдийн хурлын тогтоолгоор шийдсэн тохиолдолд дараа нь улсын төсвөөс яаж нөхөх үүдгийг сангийн яам хариу өгнө гэж ингээд бид хүн бол хүсэлтөө явуулсан харж байгаа. Тэгэхээр ногоон бүсийн тухайд бол GL Event гэдэг Францын компани шалгарсан. Гэрээ 3 сарын 2-нд гэрээ зурна. Гэрээ зураад энэ урд одоо яг нөгөө хамтрагч компаниудын тэр нөгөө тентер орж ирэх хугацаа гэдэг тэгээд ингээд ажил явагдаад 6 сарын 16 гэхэд бол хүлээлгэж өгнө. Гэхдээ энэ бол төр байв. За COP-ийн хувьд бол ер нь маш тодорхой асуулт асуусан. Дотоодын аж ахуй нэгжүүдэл энэ 70.1 тэрбум төгрөгөөрөө яаж дэмжих гээд байгаа юм бэ л гэж асуусан. Тэгэхээр одоо бол Францын компани цогон шалгаруулад тэгээ цаашаа явах гээд тэндээсээ задраад явах гэж шиг байна л да. Тэгэхээр энэ 70.1 тэрбум төгрөг дээр энэ хурлын хүрээнд дотоодын аж ахуй нэгжүүдэл яаж дэмжих юм бэ л гэж байгаа шүү дээ. Энэ дээр л маш одоо ажил хариуцж байгаа хүмүүс нь бол ингэж дэмжнэ ийм гэл ер нь маш тодорхой асуултанд тодорхой хариулчмаар байгаа юм л да. Тэгэхээр ерөөсөө ингээд асуултууд асуухаар ингээд хариултууд ерөнхийдөө тодорхой биш. Тэгээд нийслэлийн жил бизнесийг дэмжих жилгээ зарласан шүү дээ. Энэ үрээнд 70.1 тэрбум төгрөг гэдэг чинь бага мөнгө биш шүү дээ. Аль болох энэ мөнгийг дотооддоо үлдээх хэрэгтэй. Дотоодынхон зах зээл, дотоодынхон аж ахуй нэгжүүдийг энэ хурлын ажил үйлчилгээг нийлүүлэх, түрээслэх энэ боломжоор яаж хангах юм бэ гэж хариулах хэрэгтэй байхгүй. Хоёрдугаарт болохоор ер нь ингээд энэ шин төлөөлөгчхээр ингээд илэг өрөөд идэх юм уу? Яагаад идэх юм? Ер нь зүгээр бас таалагдахгүй шүү. Бас нэг саналаа хэлж. Одоо энэ ажил хариуцсан нийслэлийн одоо энэ харьяа байгууллагын дарга нар байна. Энэ төлөөлөгч гэдэг чинь зүгээр нэг хүн биш шүү дээ. Бас нэг хойно нэг 20-30 мянган иргэдийн санал аваад тэгээд тодорхой хэмжээнд иргэдийн тавьж байгаа санал асуулт шаардлагыг уламжлах одоо ийм үндсэн чиг үүрэгтэй шүү дээ. Тэгээ нэг тодорхой байгууллагууд дээр бас ингээд асуулт санал тавихаар ерөөсөө ингээд хоо уцж байгаа Итали ийм байдалтай хандах юм. Тэгээ бүх хүнтэй ингэж харьцдаг юм уу гэхээр ажил албан тушаал жоохон өндөр ранктай хүмүүстэй болохоор өөр харьцдаг. Эсвэл зүгээр ингээд нэг юм ажил дан төлөөлөгч өөр давхар одоо ингээд ажил албан тушаал байхгүй болохоор гэр энэтэй яаж харьцсан яад ингэж бодоод идэм юм. Тэгээ ер нь ингээд өнгөрсөн бүх одоо энэ чуулганууд дээр асуулт санал хэлнэ. Хариулт эргээд хэлье. Ингээд тгийгээд тэгдэг. Санал хэлэн тэр санал нь дараагийн чуулган дээр тусдаггүй. Ямар ч хариу байхгүй. Тэгээ энийг асуудлаа одоо зэгцлэхгүй мүү яах юм? Эсвэл бол ингээд
шин төлөөлөгч юм чинь тэгээд дараа нь тэгээд бараг энэ хуралдаа суух шаардлагагүйгээд хэлчихвэл болох юм шүү. Мэдээж нийслэлээр явж байгаа ажлууд болж байгаа бүтэж байгаа юмнууд байгаа. Бас энэ ажил төрлийн сайжруулчий ингээд тгий саналаа хэлье. Бас нэг энэ ажлын ингээд явуулчвал зүгээр юм шүү гэд асуулт саналаа хэлээд ингээд бодлого шийдвэрт нь энэ чи хэлэх хэрэгтэй байгаа ч тийм ирэхгүй юм уу? Тэгээ хэлэхээр ерөөсөө ингээд ямар ч энэ ирэх одоо юм боцох холбоо байхгүй байх юм. Олон чуулган дээр ийм байдал ажиглагдж шүү. Таалагдахгүй байна. Энийг асуудлаа одоо зэгцэлж өгнө байгаа. Тэгээ ер нь энэ ингээд нийслэлийн харьяа байгууллагын зарим дарга нар чинь толгой дээр гараа суусан биш. Эсвэл тэгээд тэр хүмүүс нь энд одоо суудлаа тавиад өгч ийл. Тэгээд суугаад тэгээд иргэдийг төлөөлөөд ингээд суугал. За ийм байна. Тэгээ энэ дээр нэг улаан дарга нэг онцгой анхаармаар байна. Анхаарч өгөөч. Чуулган болгон дээр хэлж байгаа. Асуулт суун санал хэлнэ. Ерөөсөө ингээд тухайн асуулт саналын талаар эргээд тэгэл мартагддаг. Энэ чинь бид нэр бүгдээрээ л нэг зорилгын төлөө одоо нийслэлийн ажил амьдралыг урагшлуулчих, сайжруулчих гэдэг л одоо бодлоор асуудалд хандж байгаа шүү дээ. Тэгээ бас удаан хугацаанд бас харлаа тэгээд арай хэрэгс сэтрээд байгаа зүйлүүд бас болоод шүү. Энэ асуудал зэгцэрэхгүй бол одоо би энэ талаар бол байнга одоо шаардлага тавьж хатуу энэ асуудлуудыг цааш хөндөн шүү. За